дараагийн мэдээг танилцуулъя. Эрдэмтэд их сонирхолтой судалгаа хийсэн байна. За нохоод хижээдэг хүн бол бусад хүнтэй харьцуулахад одоо зүрхний өвчнөр мас барах магадлал нь 65% бага байдаг гэсэн ийм судалгааг хийсэн байна. За нохоонд бол нохоо чонын одоо генетикийн шин чанарыг харьцуулсан ийм сүүлийн үеийн судалгааг хийсэн юм байна. За тэгэх юм бол уг судалгаагаар чон нь нохоо болж хуурахтаа өөрийн одоо өвөг дээдсүүдээс олж авсан хүнтэй төстэй генийн мутацийг бий болгохыг тогтоосон байна. За жишээлх юм бол нохойн серотонин систем нь өөрчлөгдөж одоо чонтой харьцуулахад түрэмгий байх нь багассан юм байна. За нохоод цардуул олигосахаридуудын шингээсэн ийм олон генүүд байдаг. Мөн одоо гидс дотор нь бол глюкозыг шингээхэд тусалдаг генүүд байдаг юм байна. За үүний улмаас бол нохоо хөдөө аж ахуйн амьдралын хэм маягт илүү тасан зохицох, за мөн хоол боловсруулах систем, за түрэмгий байдлын түвшин нь бол өөрчлөгдөж байдаг юм байна. За хүмүүс нохоог одоо бодит шалтгаанаар гаршуулж байсан бол нохоотой хамт амьдрах нь бас эрүүл мэндэд тустай болохыг судалгаагаар тогтоосон. За Америкийн нэгдсэн улсад саяхан явуулсан судалгаагаар нохоо муур зэрэг одоо гэрийн тэжээмэл амьтантай байх нь цусны даралт ихсэх эрсдлийг 31%-аар бууруулдаг болохыг тогтоосон байна. За гэрийн тэжээмэл амьтантай байх нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар олон төрлийн судалгаа байдаг. За тэгэхээр энэхүү судалгаан дээр тулгуурлаад ийм цогц түвшний томоохон судалгааг хийсэн юм байна. За энэ судалгаанаас үзэхэд нохоод хижээдэг хүмүүс нь нохоогүй хүмүүстэй харьцуулахад нас барах эрсдлээс 24%-аар одоо хамгаалагдсан байдгийг судалгаа тогтоосон байна. За нохоод хижээдэг хүмүүс зүрхний өвчтөй байх юм бол тийм өвчтөй хүмүүс нь нохоод хижээдгүй хүмүүстэй харьцуулахад нас барах эрсдэл нь 65%-аар бага байдгийг мөн судалгаагаар тогтоосон байна. За нохоод хижээх нь эрүүл мэндийн ашиг тустай байдаг нь юун түрүүнд хүний биеийн хөдөлгөөтэй холбоотой байдаг юм байна. За ягаад тэгэхээр нохоод хижээдэг хүмүүс бол нохоогоо салхилуулах, за хамт алхах зэргээр бол маш олон юм хөдөлгөөн хийдэг. За энэ нь бол хүмүүст одоо эрүүл мэндэд нь сайнаар тусдаг юм байна. Жишээлх юм бол Америкийн нэгдсэн улсад Америкийн одоо нохоод хижээдэг хүмүүс нь нохоогүй хүмүүсээс илүү одоо дунд зэргийн хөдөлгөөн гаргадаг, эсвэл маш их хүчтэй туслах хөдөлгөөн хийдэг ийм хүмүүсийн тоонд хамаарагддаг юм байна. За мөн судалгаагаар нохоод хижээх нь хүүхдүүдийн өдөр тутмын биеийн тамирын одоо дасгал хөдөлгөөн хийхэд бол сайнаар нөлөөлөгдөг. За дунджаар 29 минутаар хүүхэд одоо биеийн тамир хийх байдлыг нэмэгдүүлдэг болвол насанд хүрэхчдэд 7 хоногт 70 минут дасгал хийхэд бол нохоод хижээх байдал нөлөөлдөг юм байна. За тогтмол биеийн тамирын дасгал хийх нь бол биеийн цусны даралтыг бууруулах, эрүүл мэндийг одоо сайжруулах ийм тус нэмрийг авчирдаг. За хоёрдугаарт нохоодтой байх нь сэтгэл санаатай холбоотой дарамтыг багасгадаг юм байна. За стресс нь бол симпатик мэдрэлийн системийг идэвхжүүлдэг бөгөөд за энэ нь бол цусны судасны дотоод ханын үйл ажиллагааг алдагдуулж, за мөн зүрхний өвчин болон тархины судасны эмгэгийг үүсгэдэг юм байна. За мөн сэтгэлийн хямрал нь симпатик мэдрэлийн системийг идэвхжүүлдэг. Хэрв нохоод хижээх юм бол энэ стрессийг бууруулж сэтгэл санаатай холбоотой байдлыг бол сайжруулдаг юм байна. За мөн хөдөлгөөнийг сайжруулдаг учраас симпатик мэдрэлийн системийн идэвхжлтийг бууруулдаг ийм сайн талтай юм байна. За гэхдээ бол гэрийн тэжээмэл амьтнын тэжээх нь байнга одоо ашиг тустай биш, бас сөрөг талуудыг авчирдаг. Мэдээж хэрэг бол гэрийн тэжээмэл амьтан тэжээнэ гэдэг нь бол том үүрэг хариуцлага бий болгодог. За мөн санхүүгийн зардал гаргах шаардлагатай. За зарим тохиолдолд нохоодоо хазуулах, за нохоод хижээтэй холбоотой харшил, астм зэрэг одоо ийм асуудлууд үүсдэг магадaltaй. За хэрвээ одоо эдгээрийг үл харгалзаж зөвхөн эрүүл мэндийн шалтгаанаар нохоотой болёо гэж бодож байгаа бол үүнийг бас судлаачид зөвлөхгүй байгаа. За яагаад вэ гэхээр нохоод хижээхийн тулд тухайн амьтанд үнэхээр одоо хайртай байх, тэднийг одоо хадламжлахыг хичээх ийм сэтгэл зүрэхтэй байсан цагт нохоод хижээх бол зөв сонголт байна гэдгийг хүмүүст уриалж байгаа юм байна.